Сайн бацхан уу? Налагчуудаа хайртай үе мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нартад мэндэлсэн нандан сайхан өдрөнд тохиож байгаа хайртай хань цогцолмоодоо хэмээн хаяглаж төрсөн өдрийн галхалуу мэндийг хүргэе. Чи минь биднийхээ хамгийн том төшиг тулгуур хамгийн мундаг бүсгүй шүү хэмээн илгээсэн гэр бүлийнхнийхэн чин сэтгэлийн үгс бүхнээр төрсөн өдрийн эзнийг баярлалцгаая. Бүгдээр адилхан бид нэгэн төрч Эснэдэ баярын мэнд хүргэе. Түүнийг бичлэгтэй явж байгаа болох. Манай мэдчилгээ үргэлжилж байна. Бидний ээлжид зочин цогцолмоо бүсгүй. За юу түрүү энэ өдрийн мэнд хүргэе. Ажил алга тавтай сайхан байна уу? Тавтай сайхан байна. Баярлалаа. За тэгэхээр одоо юу гэвэл бас улс их орн маань үндэсний их баяр наадам сар шинийн өргөн дэлгэр өдрүүд үргэлжилж байна. Сайхан шинэлсэн үү гал морин жил галтай цогтой хямрлаг байх болтгой гэд ерөөл өргөөд эхлэе тэхүү хоёлаа. За баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлээ. Манайх нэг налагчуудаа хайр түгээгээд мэдчилгээ хүргэдэг газар. Ер нь та манай үзчихсэн үү? Үздэг шүү дээ. Үздэг. Тэр танд гинтийн бэлэг ирсэн байна. Өнөөдөр бол 2 дугаар сарын 26-ны өдрөө. Эрхэм бүсгүй таны хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдөр тохиож байгаа. Юун түрүүнд баярын мэнд хүргэе. Баярлалаа. За баяр ихэлсэн байна. Гэртээ л чинь нөхөр ажилтаа байгаа. Тэгээд нөхрийг хоолой гэдэг чинь. Зөв. Яг одоо хөтлөгчийн гарт аз жаргал дагуулсан аз жаргалын 99 ширхэг сарнаа цэцгийн бодлоо байгаа. Тэгэхээр танд маш гоё хүндэтгэлийг үзүүлж гинтийн бэлэг хинээс явуулсан гэж үзэж байна. Нөхрөөс явсан. Танах ер нь хинэх гэж айл хэдэн хүүхэдтэй юм бэ? 10 гих гэж айл 3 хүүхэдтэй. Тэгэхээр ханьман л бах та гэсэн томгтойгоо харин одоо хөтлөгч нь эргэлзээг нь тайлж энэ их гоё бэлэгний учрыг тодорхой болгохын тулд танд хаяглаж ирсэн чихтэйхэн гоё нэг мэдчилгээг уншиж өгөх гэж байна. Маш сайн сонсвол бэлэгний учир тодорхой болох байхаа гэж бодож байна. Эрээн түшиг гэрийн минь чимэг энэ орчлонд ирээд олдохгүй эрдэн минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Гэрт минь нүмер болдог шүү чи минь гарт минь харин төшиг болдог шүү. Энэхэн биенд минь чимэг болж энэ орчлонгийн утга учирыг наддаа мэдрүүлдэг шүү. Ханаа чамдаа баярлаа. Дутууг минь дүүргэж дундуурыг минь гүйцээж төдийгөөс өдийг хүртэл алдаа оноотой минь намайг хайрлаж ирсэнд баярлаа. Хамгийн гол нь надад тулгын уран чулуу шиг сайхан үрсийг минь эрүүл саруул төрүүлж өсгөж өгсөн. Энэ амьдралыг дүүргэж өгсөн ханаараа би бахархаад баршгүй шүү. Амьдрал тэгээ заавартайгаа ирэх штэ. Хаяа бас ханыгаа жоохон гомдоноо. Тэр бүрт намайга уучлаарай. Хамгийн их гой хайранд чинь энэ орчлон гэрэлтүүлж, нэлхэрч хайранд чинь би хүндэтгэн дээдлэгдэж амьдардаг юм шүү. Чи минь миний хамгийн том бахархал учруулсан хувь тавиландаа талархаж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байна. Таны хайртай ханы зүгээс хайраа шингээж илгээсэн хамгийн гоё бэлгийг өргөн барья. Төрсөн өдрийн мэнд тэгээ мэдээж баярын налмастай өгтөж байгаа ханилсан ханин хайрын дээдийг шингээж гинтийн бэлэг барьна гэдэг ер нь хамгийн гоё мэдрэмж байдаг болов таны сэтгэлээс хоолцох идэх үү? За гинтийн байла хамгийн гоё байла. Бэлэг идэх гэж бодсон биш үү? За ингээд танд ажилтан амжилт хүсье. Ингээд гэр бүлийнхаа төлөө үргэлж үргэлж ингээд гэр бүлийнхаа төлөө ажилтдаг чамдаа баярлалаа. Хайртай шүү. За баярлалаа. Тэгэхээр туулж өнгөрүүлсэн амьдралынх нь ноён оргил туулж зогсох баг нь болсон. Хосын хурмаг хамтдаа туулж байгаа танд болон таны өрх айлд сайн сайхныг хүсье. Сайхан баярлалаа. За баярлалаа. Хайр ажилд амжилт хүсье. Илүү их хийж бүтээрэй. намдж хайрыг минь гоёх цэцгэс дэлгэрч алтан шаргалаар мэйтархтаа дэлхийн багтж ач жаргалын хатуулхтоо хоёулаа багтж алтан шаргалаар мэйтархтаа дэлхийн багтж хатуулхтоо хоёулаа багтж